7 хоногийн аялал ерөнхийдөө сүүлчийн 1-7 хоногт ирлээ. Та бүхэндээ юуны өмнө баяр хүргье. Жижиг том янз бүрийн зовөр өвдөлтүүдийг тисээд маш олон өглөөний нойроо ялан дийлээд тийм ээ бүгдээрээ айгүй тийм урт аяллыг туулаад ард нь гарч ирж байна. Тэгээд та бүхнээрээ маш их бахархж байна. Одоо үр дүнгөө үзэхэд 1-7 хоног үлдлээ. Яг 7 хоногийн дараа үдээд гараандаа гарцсан байх нь зарим нь гарах гэж зогсож явах нь талбай дээрээ. За тэгэхээр 7 хоногийн дараа тэр хийх 42, 21, 10 км гүйлтэй амжилттай болохын тулд яг юун дээр анхаарах вэ? Энд үлдэж байгаа хугацаанд юу бэлдэх вэ гэдэг дээр та бүхэндээ зөвлөгөө өгөх нь өнөөдрийн уулзалтын гол зорилго байгаамаа. За тэгээд энэ 12-7 хоногийн хөтөлбөрийн яг жорыг нь бичиж та бүхний өдөр болгон юуг ямар бэлтгэлийг ямар ачаалтайгаар яаж хийх үү гэдэг тэр одоо жорыг найруулсан манай ерөнхий дасгалжуулагч Дорж Болон. За дасгалжуулагч Шийдэрж Болон багш нь одоо ирж байгаа. Нөгөө одоо 10 цагаас болох тэмцээний бэлтгэл ажиллагээд яваад байгаа юм байна. Дорж Болон багш маань зөвлөгөөгөө өгөхөөс эхлэе гэж бодож байна. За 7 хоног үлдлээ. Юунаас эхлэх вэ багшаа? За бүгдэнд нь өглөөний мэнд. За бүгдээрээ харин 12-7 хоногийнхоо ямар ч хэсэн даваад гараад ирлээ. Ер нь гүйлт за тэгээд 7 хоногийн авж байгаа 5-6 хоногийн бэлтгэлийн ачаал ер нь та нарт ямар санагдсан бэ? Чанга байсан уу? За тэгээд эхлэлээс ахуулаад те өвдөд зовхоос ихсүүлээл айгүй их зүйлийг туулсан тийм ээ. Ер нь бол яг тамирчид бас яг ийм байдаг. Яг бүх зовлон одоо яа тий тамирчид болохоор зүгээр гараа явцдаггүй те. Та нарын туулсныг бүгднийг бас яг адилхан туулаад тэгээд тэр өндөр зэрэгэлдэх хүрхийн тулд өчнөө золиос гаргаж очдог тийм. Тэгэхээр та хөдөлгөртөл бас нэг яг тамирчдын бас нэг статустай яг 12-7 хоногийг өнгөрөөлөө. Тэгээ мундаг байна. Тэгээ баяр хүргэе. За энэ 7 хоног бол тэмцээний сүүлийн 7 хоног бол мэдээж сэргэлтийн 7 хоног. За тэгэхээр яах вэ гэхээр интервал бэлтгэл болон зөөлөн гүйлт энтрийг хамгийн төгс байдлаар маш зөөлөн гүйлтүүдэд аюул сайн анхаарна. Хоолн дээрээ анхаарна. За өмсөх пүүзээ бол аль эртээ та нарыг сонгоцсон байх гэж найдаж байгаа. За би тэмцээнд өмснөө гэд пүүзээ аваад хадгалсан байгаа юм биш үү? Тэгж болохгүй. Яг ямар уралдаанд ямар пүүз өмсөх гэж чинь тэрийгээ би бэлтгэл дээрээ хэд удаа өмссөн байх гэж найдаж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол тэмцээний уралдааны пүүз оймсоос ихсүүлээ те дасгах юмнуудаа маш их байгаа. Тэдрийг олохдоо интервал бэлтгэл дээрээ бус өмссөн байх шаардлагатай байдаг. Хурдан гүөхөд одоо яадын оймс чинь ямар байх юм? Миний пүүзэн доторх оймс таарж гинүү таарахгүй байна уу? Хитрхи нэлээд оймс авчих юм бол оловчин дээрээ гулгаад эсвэл хитрхи томдуулаад одоо зарим нэг хүмүүс чинь за баг 2 хуруу оруулж авсан шүү пүүзээ гэдээ ярьж ирсэн. Тэгж бас болохгүй шүү. Хитрхи томдуулчих юм бол нөгөө дотор хөөлгүүгээд ус тул цэврэх асуудлууд гардаг. Тэгэхээр пүүзний асуудлуудаа бүр аягүй сайн шийдсэн байж ах хэвээр. За сүүлийн 7 хоног дээр ер нь бол бэлтгэлийн чи ачаал унаад ерөөдөө зөөлөн бэлтгэлүүд гарч иж байгаа. Ганц 2 хурд нэг 100 метрт нэг 2-3 удаагийн хурд энтрийг бол нэг амир 100% биш. Яг нэг өөрс гаргаж болох нэг 70-аас тийм ээ 80% байдлаар ингэж хурдыг хийгээл яг эргүүлнэ. Тэр нь юу гэхээр гараанаас гардэн штэ хүн. Тэгэхэд бусад хүн саад болохгүй тул бид нар яг тодорхой хэмжээний хурд хийж гарах хэрэгтэй шаардлагатай болчдөг тийм. Тэгэхээр яг тэндэн зориулсан яг гүйлтэ эргээд нэг баг зэргийн хурд хийгээл тэгээд буцаад яг гүйлтийнхаа фейс рүү шилжээд орох яг тэр хугацааг л тааруулах гэж тэр огцом хурд авалт энтрийг бас ингээ хийлгээд байгаа шүү. Би халаалтын дараах тийм ээ. Би халаалт зөөлөн гүйлтийн дараа заа хурд авалт энтер байдэн штэ. Тэдрийгээ тэгж хийж тэргээ одоо бүр амар их тэмцээнд өгцөн байгаа гээл огцом 100% шахаж өөрөөсөө хурд энтер гаргаж болохгүй шүү. За тэгээд бие маш сайн одоо чагнана. Одоо биений биед одоо юу яаж ийж те ядарж байгаа бол яг ягаад ядарж байгаа юм хоол унд юм эсвэл миний ажлын цаг зав сүүлийн 7 хоногт ямар байна гэдгийг аягүй сайн тохируулах хэрэгтэй. 12-7 хоног тохируулчаад одоо яг ажил чинь энэ 7 хоногт амар их байх юм бол багштайгаа зөвлөдөд гүйлтээ дахиад яхан багцхан гэсэн үг шүү. Үндсэн нь яг даалгаврынхаа дахиад нэг 70% рүү ч юм оруулна гэсэн үг. Шүү багсгах гэсэн үг. Наад тэр өдрийн ачаал их байх заавалчгүй өгсөн
ачааллыг авах хэрэгтэй байна гэдээ ойлгоод хийгээд байвал дахиад яг тэмцээний 7 сэргэлтийн 7 хоног биш буцаад итгэх ядарчдаг байхгүй. Тэг тэмцээний өмнө ядралт авчих юм бол бидний гүйцэтгэл айгүй муу болно гэсэн үг. Тэгэхээр үнэхээр одоо ажлын ачаал их байгаа бол ярилцж байгаа багшаа би даалгаврынхаа нэг 50% 60% хийлээ шүү. Тийм. Ингэжээч сэргэн. Тэгэхгүй бол яг одоо робот чиг байж болохгүй гэсэн үг шүү. Яг одоо биеинд ирж байгаа ачаал гэр бүл одоо яа тийш явах ажил их тусмал багштайгаа холбогдоод даалгавраа баг зэрэгээр унгаад аваад явах юм бол та хэдийн сэргээлтэнд аягүй сайн нөлөөлнө. Дээрээс нь унтах тийм ээ. Нойрыг бол сүүлийн 7 хоногт бол 6-8 цагийн нойрыг заавалж авах хэрэгтэй. Оройдоо ингээ унтахгүй зхийгээл фэйсбүүк ногоорол ингээд байж байвал тэгээ та бас хэцүү гэсэн үг шүү. За өөр одоо яа тий нойр хөлждөг хүн амтан байх юм бол тодорхой хэмжээнд эмчийн зөвлөгөө аваад нойрны эм энтерч хүртэл ууж хэрэгж болно. Тэмцээний өмнөх орой сэтгэл зүйн асуудалтай хүмүүс байдаг тий. Хувцас бэлдэж тавьчаал хэвээр ингээл цаг болгон сэрэл одоо яах вэ гэх. Тийм асуудалтай хүмүүс байдаг. Тийм асуудалтай хүмүүс яг урд оройнд зүгээр нойрны эм уугаад унтчих болно. Тодорхой хэмжээнд. Тэгэхгүй бол сэрүүлгээ 50 хүмүүстэй хэлээрээ дооцын хэтрүүлээд тэмцээний дараас эргэлдээд толгоогоо шахаас өөр яхаа гэдэг шиг. Ер нь бол яг тиймэрхүү зүйлүүдийг бид нар тэгж давж гарахаас өөр аргагүй. Яа тэгэхээр хит их нөө сэтгэл хөдлөлөөс болоод орой 50 унтж чадахгүй, тэмцээний цагаа хүлээн, тэмцээний гараан дээр ойр орхон шээс хүрэнтэй гарч гүн. Тийм асуудлууд байдаг шүү дээ. Ингээл догтлоод байдаг тийм. Зүгээр л нэг бидний өдөр тутам нэг яг хийдэг холын бэлтгэл юм шиг санах хэрэгтэй. Гараан дээрч дээр маш тайван байх хэрэгтэй. Зүгээр л одоо бид нар нэг сайхан холынхоо бэлтгэлийг бүр багаараа клубээрээ хийх гэж байна. Ямар гоё юм бэ? Тэгэл гарааны зурус дээр маш тайван байх хэрэгтэй. Тэн дээр бүр ингээд сандрах, өөрийгөө огшоох тийм байж болохгүй ингээл гараа ингээд буудчихдаг. За яг хурдангууд нь урд нь байж байгаа пижигнээ гараа яваад өгөн тийм. Тэгээ хаалганы дөхөх тусам ингээл дүг гэдэг шүү дээ. Тэрийг л маш сайн дарах хэрэгтэй. Дүг гэж бол гараал очингуу чинь тэр чинь бүк гээл пүүс чинь ерөнхийдөө бол нэг 180 80 руу гарчин. Тэгээд эренгүүчл ингээл гэж яагаад тэгээд тэр чинь нөгөө нэг өндөр пүүс 180 дээш гараад ихтэй нөгөө сүний хүчлийг өсгөждөг байхгүй юу? Тэгээд нөгөө хурд гарааны хурд энтертэйгээ хослоод ирэхтэрээ зууралт өсгөждөг. Тэгээд булчинд хит их сүний хүчил үүсчихдэр зэрэг тэр чинь таны пэсийг бүр 7 8 руу унгаана. Тэгээд тэр хугацаагаа хадгалаад бүр 10 20 минут байж ижил сэргэн булчинд дахиад. Тэгэхээр тийм юм үүсэхгүй байх л энэ дэр бас анхаарна. Гараан дээр одоо ялангуяа залуу гүгчид яг урагшаа зогсож байгаа л нөгөө элит тамирчдыг дагаал хөрөөлдөө ингээд гараад буудчихдаг. Тийм байж болохгүй шүү. Анхнаасаа зөөлөн гарлаа бид нар фейс барина. За яг тодорхой хэмжээний фейс өөртөө төгсөн фейсээ бариад яг тэргээр эхлэв. Тэгэд эхний нэг 10 км 21-ийн гүйж эхний 10 км ядрахгүй байвал окей. Тэр бол нэг амар зовлон биш. Таны яг тэмцэхтэй ч нэг 10 15-аас 21 сүүлийн 6 км дээр та яг үзэн гэсэн үг байхгүй өөртөө. Та нарын бэлтгэлийн ачааллаараа бол та эхний 15 км нэг асуудалгүй зүгээр туулж байна гэсэн үг. 42-ын ч хүртэл эхний 30 км-ийг бол нэг проблемгүй туулчихна. Сүүлийн 12 км дээр та нарыг шансыг сорно. Тий. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр анхаарыг. Дээрээс нь тэмцээний үеийн хоол хүнсээ одооноос эхлээд идэж эхэлнэ өглөөд. Дасган шүү биендээ. За багшаа ингэжсэн чинь нэг нөхөр тий айгуу гоё ингэнэ энийг идчихээч энэ чи баг хурдан гүйлгдэн гинэ гэдэг өгчдөг. Тэрийг нь аваад идчихдэг тэмцээний өглөө гидсэн өвддөг ч юм уу. Тийм алдад эхэлдэг. Тэгээ хоолныг бол зүгээр өдөр тутам бид нар бэлтгэл дээр өглөө бид нар юу идчихээс яг тэрийг идэх хэрэгтэй. Гэхдээ ялангуяа 42 21-ийн нүүрсний хэрэглээг жаахан өндөрсгөөд өгөөрэй заа. Тархал нүүрс ус. За тий гурил будаа энэ төр тэгэл жимсхийн энэ төр нүүрсийг зөвхөн за ганцхан будаагаар авчаараа гэд хэлчихэнгүүт зөвхөн будаа зөксөр байгаа. Өөр дээр нэрсэн тийм тохиолдол манад байдаг. За будааны зотон шүү гэж хэлдэнгүүт будааны зотон гэж явсаар хагаад унсан хүмүүсээс ээжэдэг. Нөгөө штэ цөөн идэж болно. Тэгэхээр одоо юу гэдэг жимсгнээс авч болно. Сүүн хэрэглээний бүтээгдэхүүнийг жаахан бууруулна. Их да юу сүүтэй цай харуулч юм уу гэдэг. Тэгэл тараг уугаал гэж бодож болохгүй нэх нь штэ. Зүйлийн юун дээр жаахан сүүний юугаа жаахан буулгаад өг, харшглаад жаахан хэрглэж өг, амьсгаа дардаг. Тэ? Яг ингээд иймэрхүү зүйлүүдэд тодорхой хэмжээнд нь идэж уугаал. Тэгэл тэмцээний 7 хоногт гой бие аягүй сайн ажиглаад байж. Тэмцээний болох тусам бид нар супер юм хэрэглэнэ гэж юусоо бодож болохгүй штэ. Ерөөсөө супер юм л хэрэглэх хэрэгтэй байна гэдэг ингээл би одоо яавал цэнэглэхдэггүй гэж ерөөсөө бодож болохгүй.
өдөртөө нэг удаа нөгөө нэг цэнхэр жийлээ байдаг шүү дээ. Тэрийгээ уу. За тэгээд яг тэмцээний үед бид нар яг ийм хуруу жийлүүд уун гэж бодож байгаа бол тэрийгээ бэлтгэл дээрээ хэд удаа уугаад туршиж. Окей, асуудалгүй байна. Тэгээд зүгээр хүнээс огт ууж байгааг юм аваад уучлаа шүүд тэмцээний өдөр гидс өвдөд. Магадгүй тэр өдөр бороотой байхыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр бид нар борооны цувтаа байх хэрэгтэй. Нэмгэнтэй. Тэгээд дээгүүр нөгрөөд гүчдэг тийм цувтаа байх хэрэгтэй. За би халаад бүр гоё болчвол зүгээр яг гараан дээр л даарах байх. Тэгээд тэр гарааны өмнөх тэр би халаалт хийчээд зогсоогоо таныг баг 20 30 минут зогсоож байгаад гаргана штэ. Тэгэхээр та доороо хөдлөн. Тэгээд дээрээ нөгөө цув нөмрөө зогсчихдог байхгүй. Нэмгэн цув. Тэгэхээр нөгөө айгуу хурдан даарахгүй. Магадгүй нэг бороотой байх магадлалтай ер нь байгаад байгаа юм байлаа. Тийм. Үгүй бол халуунч өдөр байж магадгүй одоо таахад хэцүү. Гэхдээ бүгдлийнхаа ямиг бэлдчихэл байж ах хэрэгтэй. Тийм. За ийм байна. Арай хэмэрч юу. Болж шээ. За асуух юм байна уу? Тэр яах вэ? Энэ яах вэ гэж санаа зовж байгаа юм байна. Санаа зовж байгаа юм юу вэ? Нөгөө нэг кааж мааг нь дутж ийн л гэсэн үг л дээ. Шөрмөс татах гэдэг байл. Тэгэхээр нэг тулахгүйгээр одооноос ганц хоёр удаа барай хийлгүүл сайн нөгөө давстаа баанд суух. За тэгээд электролит дутаад байна л гэсэн үг л дээ. Яг энэ юун дээр. Тэгэхээр тий. Тэгэхээр нэг нь татуулчвал өстой айгүй хэцүү. Ер нь буцаж гүйж чаддаггүй. Нэг шөрмөс ингээл татаад зуурчвал тий. Тэгэхээр татуулахгүй байх л арга хэмжээ авах хэрэгтэй. Анх бол би мэдэхгүй ингээд яг татах жахт нь жоохон урдаа саах ч юм уу давс юу ч юм уу электролиттэй уух хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгэхгүй гүрийгээ явж байгаа татуулцдаг. Тэгээд ингээд зогсчдаг байхгүй юу. Тий. Ер нь бол тийм шөрмөс татах асуудлууд байдаг. Тэг бид нар нөгөө кальци хэрэглээ гээл одоо хэрэгтэй зүйлүүдэд байнга яаж. Өдөр болгон нэг банан идж байгаа юм аа. Өдөр болгон тэгээ одоо тэмцээн болтол өдөр болгон 2 банан иддэг болоорой. Цаа бананчаас амар сайн штэ. Тийм зүгээр л нэг жимс шим мөртлөө тэр чи яг гүүгчнэрийн хоол واخгүй. Тэр банан дээр ажиллана шүү. Заа ягдлээ. Банан дээрээ сайн ажиллана шүү дээ. За. Энараа банан авчих явчтэй. Яг зөв. Энэ банан гэдэг хоол чинь жимс чинь өстой маш сайн штэ. Энийг тэмцээн хүртэл бүгдээрээ нэмээд идэ. За тэр давсны хэрэглээ, электролитийн хэрэглээ энтрэгээ яг одоо бид нар авч явах хэвээр. Аваад хэрэглээ явж явах хэвээр. За үнэхээр айж байгаа бол нэмэлтээр бид нар тэр хорсоол найруулаад зүгээр өдөрт ууж явах хэрэгтэй. Усанд найруулаад ууж явах хэрэгтэй. Яа тэгвэл бидэрт яг хэрэгтэй зүйл тэнд байгаад байгаа байхгүй. Бид нар зөв мэддэггүй те ингийн зөв усанд найруулаад хорсоод байна шүү дээ. Тэр нэг Японы нэг бакатай хорсоод бид нар бас уудаг байсан те. Тэр мэрийг зүгээр ингээд найруулаад тэр чинь айгүй гоё бас хөөрхөн амттай те. Гоё амттай. Тэрийг найруулад бид нар ингээд хэрглэж явах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд. Зүгээр цэвэр ус уснаас тэрийг уувал бас айгүй сайн гэсэн үг байхгүй. За тулааны талбай дээр яг шөрмөс татлаа. Яах вэ? Тэгэл гуяа чирээд яваад байх уу тий. Тэгээ сунглаа. За бусдаа ингээд тус болох гээд өөрсдийнхөө амжилтыг яах зүгээр өөрсдөө чигээрээ зам замаараа өөрсдийнхөө амжилтанд төлөө явах хэрэгтэй. За би энэ мэржлийн тамирчдын хувьд бол яг тулсан үе дээр бид нар нөгөө сүлбэрддэг байхгүй. Шууд зангирсан хэсэгтэр нөгөө сүлбэрээ зооно. Тэгж аваад тэгээд тэр чинь яг нэг тэрүүхэндээ нэг тавираал тэгээд нэг хэсэг яваад жагаал дахиад татна тэгтэн сүлбэрдэн. Ингээл цусна ингээд өвсцэн тамирчид та нар олимпикийн аваргаар харж илсэн баг. Нилээ ингээд шүүрцэн орж иж байсан. Тэгээ одоо гавьяа тамирчин сэрод дах хүртэл одоо ингээд нөгөө шөрмөс татаад тэр чигтээ сүлбэрцээр гуйна ингээд тэр чигтээ ингээд цус шүүрцэн орж иж байсан. Тийм тохиолдол байж идэг. Тэр чинь нэг бүр тулсан үед авж байгаа арга хэмжээ байхгүй юу? Яа тэгээ одоо яг ингээд ороод ирж байгаа үед авж байгаа арга хэмжээ. Бид нар арайч нэг тэн дээрээ тулахгүй байх гэж найдаж байна. Тэгэхэд бол бид нар урдчилсан байдлаар яг тэр электролитийн хэмжээ, тэр хорсоол энэ төр те калийн юу гэдэг одоо тэрийг бүгднийг уугаад хэрэглээл яг жин там болгоцсон байх хэвээр. Яг тэмцээн төхөөд ирэхдээ усны хэрэглээг бас дахиад нэг урд өдрөөс эхлээд жаахан багасгах нь. Усаа бас жаахаж нөгөө бие сойж эхлэнэ. Яг адуу шиг одоо яг хитрхи их одоо би өнөөдөр Herbal Life-ийн хүн штэ ингээл ус 2 литр ус эндээ 2 литр ус өөрчилж явж хүмүүс байж уугаалаа тий. Тийм яг тамирчдын хувьд бол яг баг зэрэг усны хэрэглээгээ жахан хөндөг байхгүй. 9 дэх усны хэмжээгээ жахан хасаад тэгээ өөрийгөө сойж бэлдээд тэгээ гардаг. Хит их ус ихтчгээр зэрэг цаанх татахын явдлууд эхэлдэг. Гараа юун дээр уралдааны дунд бид нар шууд ингээд яг ингээд өөрийнхөө уух мэдрэмжээрээ ингээд тултлан уугаад усыг хитрхи тултлан уугаад тэгээ цанхаа татуулчихна. Тэгээд тэр чинь ингээд өвдөөл эн чинь өвдөхтөр чинь тэгэл гүйлтийн
фейс ингээд нурчдаг үстэй. Тийм. Тэгэхээр усны хэрэглээг бас тохируулна. Яг бид нар юу хэрэглэх ёстой яг тэргээл хэрэглэнэ. За үнэхээр ам цангаад халуун өдөр тараад ам цангууд бид нар зүгээр аваад уугаад амаа зайлаад асгана. Тэгээ нэг ганц балга цаашаа явуулна тэгэл болоо. Тэрнээс биш юу юуг аваад ингээл явал тэгэл нураа. Тэн дээр анхаарна шүү манайхан за. Ихтгэл за магадгүй халуун өдөр болох юм бол та аваад сайхан толгой дээгүүрээ усаа асгачих болж гин. Тийм ээ. Тэгээд өөр яах юм? Хөл гарлуугаа ингээ ус хийгээд тэгээд ингээ сайхан сэргээгээд гүйж болж гин. Ийм байдлаар ашиглана. Тэгэхгүй бол халуун өдөр ам цангасныхаа зургаар ерөөсөө уучлахгүй. Бид нар 5 км тутамд 1 жил гэж тооцож байгаа бол тэрийг авч яваад уун хитрхийн ам ингээд нозоороо заваарадах юм бол усны цэг дээрээс цэвэр усаар амаа зайлал асгана гэсэн үг. Тэгэл амаа зайлал асгана. За тий. Амьсгалтын хувьд бол одоо манайхан арай нэг хамраараа аваад амьсгаа гарган хамаараа гарган гэдэг юмыг арай баримталж байгаа юм байхгүй зү. Тэ? Яг зөв. Чөлөөтэй байгаа. Тий. Ам хамраар зэрэг сорно. Маш сайн хүчил төрөгч авах тусмаа та маш хурдан сэргэлт аваад яваад байна гэсэн үг. Одоо ингээд гадуур ингээд зарим нэг хүмүүс зөвлөгөө авах ч юм уу тэгэхээр өө хашаас та хамраараа аваад амаараа гаргаад яваад байгаа штэ. Гой болж байгаа гэж тэгж байгаа байхгүй. Хин тэгээ заагаад өгсөн. Тэгээ яг тэрийгээ ингээд дүрэн болгоод ингээд мөрдчихсэн ч явж байгаа шиг тийм. Тэгж болохгүй штэ тий. Тэгэхээр бид нар зүгээр амьсгааг бол маш сайхан чөлөөтэй л аавна гэсэн. Гараан дээр сайхан хид сайхан гүнзгий амьсгаа авч өөрийгөө гой бэлдэнэ. Гэл хид сайхан гүнзгий авчихтай айгуус гой тайвширдаг байхгүй. Тэгэл та хидээ чинээ явж байгаадаа хурдан сайхан амьсгал нь тэдээ чинээл та гой сэргийг айгуу гоё гэнэ гэсэн үг шүү. Там амьсгаа тэгээ одоо нөгөө нэг манайхан чиг зүүчдэн шүү дээ. Хилээ зүүчин тий. Бүх юм амьсгаа хаачаад явдаг. Тэр уралдаан дээр тийм байж болохгүй шүү. Тэмцээн бэлтгэл дээр байж болно. Уралдаан дээр бол тийхгүй. Тэгээ нэг үнэхээр тийм юм зүүжгүй өгч бол амаа ингээд цоолд юм ам хамраа гаргад юм яа тий. Тэгээд явж болно. Эсвэл нөгөө нэг гоо сайхныхаа маскыг зүүт юм яа тий. Тэгээ явж болно шүү. За юм байна. Цай их уудаг бол кофе их уудаг бол тэрийгэ багсгаал тэрний оронд электролиттэй найруулсан одоо яа тий ус мөсөн шүү дээ тий. Тэдрийгэл шимэж уу. Нэг доор ингээд дүг гээл уугаад иж болохгүй гэсэн үг шүү. Нэг доор нэг амар их ус уугаад иж болохгүй. Багаар шимээл тэгээ усныг жаахан басгачих. Тэгэхээр би ингээд сэргээд ирж байгаа танарт мэдэгдэн шүү зэ. Хит их ус ороод ингээд яачихар жаахан нолбаагаад идэв. Тэгээ яг одоо хуучин багш нар бол бидрийг тэмцээн уралдааны доктор усны хэрэглээг жаахан багсгаад ирэнгуут нь жимс хийдээд ихтер өө та нар ингээд юу нэ усан жимсний хэрэглээгээ бас ихсгээд байна. Тэн дээрээ жаахан ажиллаарай. Тэгээд ингээд татаад ирэхдээ бас арай шал өөр л. Тэр нүүрс усны хэрэглээг ер нь бол сая бид нар олон улсын тэмцээн дээр харж байхад шийтрэ багш бас мэдж байгаа. Бид хэд ингээд харж байхад багш нь очиод махал ачиж шүү дээ мэдээч. Олон улсын юм дээр нэг хоолтой 5 зочдод хоолны сонголттой. Би гүөх юм чинь гэж байгаа юм чи. Тэгэд манай тамирчдыг харж байхад манай тамирчид ингээд алгалуулж байхгүй мах тэгээ будаа энэ төр гээд жимс ингээд авч байгаа байхгүй. Тэнгүүт яг улгаараас элит харуудыг харангуут нь шпагаттиг гоём биш үү тий. Тэрийг ингээд овоолоод дээр нь будаа овоолоод дээр нь талах тавиад тэгээ мах байхгүй. Юу ч байхгүй. Ширхэгч мах баг. Ширхэгч мах байхгүй. Тэгээ хажууд нь тэгээд нөгөө цагаан усын үзмээ ингээ аягандаа ингээ дүүргээ барьцсан. Ингээ найгаад очиж сууж байгаа байхгүй. Тэр хүн баг хийс гээд байгаа байхгүй. Унах гээд. Тэгээ суугаад харж идэл тэр зөвхөн тэдргээ идэж байгаа байхгүй. Ямар ч тийм мах оролцуулахгүй. Амир гоос. Тэгээд тэдэр маргаашнд гарахад тэд нар зүгээр алга болж байгаа юм чинь. Тэр тэмцээний өмнөх нүүрсний хэрэглэг мэржлийн дэвтэрчнээс юм шиг яг тэгдэг юм шүү дээ. Бид нар бол заавал ч нэг шпагетти гоём дээр тийм махаа ингээ дээр нь заавал ч хийж идэх гээд идэв шүү дээ. Тийм юм ерөөсөө байхгүй байхгүй. Мах буцаад ороод дотор энерги хангамжийн нөөцийг ажлуудаад задраа дахиад шингэлт явагдана тийм ээ. Тэгэхээр эйгүү байх нь шүү дээ. Тэгэхээр тэмцээний өмнө өдөр аль болох тийм хурдан шингэх төрлийн махан хоолыг сонгоод идвэл бас их зүгээр. Тийм одоо дахианы мах тэрийгэ гоё машин дээр ч юм уу цутан бодлоор ч юм уу иймэрхүү байдлаар би амар хурдан шимэгдэлт аваад өөрийгөө ингээд гоё маш хурдан шимэгдэлт аваад хэрэгтэй зүйлээ татчих юм. Тэгвэл одоо том гуляш том махаа бол идчихдэг. Тэр чинь 5 6 цаг шингэн. Тэхийн тулд биднээс бас хангалттай хэмжээний энерги хангамжийг зарцуулна. Тэгэхээр бид нар аль болох ходоодоо баярлуулсан юм л хэрэгтэй. Болж өгвөл те ногооны шейк байж болно те. Нариулаа сайхан уугаал. Ингэх юм бол би чинь айгуу гоё сэргээл. За юм байна. Хоолтын ерөнхийдөө ярьчлаа шүү дээ. Одоо хоолтой болохоор гараанаас 2 цагийн өмнө идсэн байх хэрэгтэй шүү. За яг ирэхээс өмнө идчихээ шууд ирээд би ялаад хийж гарах гад.
Тэр нь бас буруу хоолт болно. Түрүүний хэлсэн шиг яг ингээд олон улсын тэмцээн дээр бид нар ч очихоор уус доржойтер ямар гүүх биш дандаа л идэх гэж л очиж байгаа. Тэгэл бүгдээрээ ингээд махын зүгээр тултал оолжонгот чинь шууд харууд ерөөсө хоосон ямар ч юу ирэхгүй мах ирэхгүй. Тэгэл өөдөөс нь тоглоод идэхүү гэхээр үгүй гэл бараг зогтох нь болгүй. Тэрэн шиг тэгээд 1-2 өдрийн өмнөөс хоолоо зөв таруулаад идээд одоо өчнөө сар бэлтгэл сургуультаа хийсэн тийм ээ. Ерөөсөө айх юм байхгүй зөрөгтэй уралцгаагаараа. Гэхдээ зөрөгтэй уралдаар ихээр гараад өндөр яваад алгуулчих үү те. Тэгээд бариага амжилттай хийх нь л чухал шүү дээ. Тэгэхээр ухаантай л гүйцэтгээрэй. Тэмцээнд хөнгөт нөгөө нэг хоолоо солиод гинт өөр хоол моол идээд тэгэж болохгүй ш. 10 гурлын хэрэглээг манайхан бол бүгд мэддэг болсон тий. 10 гурлч болсон гэж тий. Яг гоо та тэмцээний өглөө зүгээр олон янз бүрийн мэдээж ууж хахаар зүгээр Хоолоо идчихээ. баяжуулсан бант идчих. Тэр 2 цагийн дотор бид нар банан тэгээд дээр нь нэг жилиг уугаа явж Тий. байна. Шимээл явж байна. Бас тэр чинь нөгөө юмаа шимээл яваад байна. Хоол бол хоол шүү дээ. Хоолыг бол идчихээ 2 цагийн өмнө. Дахиад 2 цаг явж шүү дээ. Тэр хоорондоо бид нар банана идэнэ. Жилигээ бас шимээл явж илэн. Ойлгож байна. Тий. Зүгээр ингээд хоолоо шууд ингээд сойчих одоо юу ч оруулж болохгүй гэж биш. Тий. Тий. Тэр электролиттэй бас тодорхой хэмжээд уугаад нэг бүтэн нэг одоо яа жилиг яг гараа гарахад өмнө би яг уугаад дуусгасан байх хэрэгтэй. Ялангуяа бүтэн марфа хас марфа. Анхаарах шүү зэ. Яг ингээд уугаад дуусна. Тэгээд дээр нэг банан идэнэ гэдэг. Яг за яаж бананаа 30 минут өмнө идэнэ гэдэг бодсон байж байгаа юм. Тийм. Нөгөө нэг мах багтай тэгээд ногоо луун те тиймэрхүү зүйлүүдийг нарийнхан гоё буузны мах шиг татаж ирчээд тэгээ бантан болгоод идээд баяжуулаад тэгэж хэрэглээд тэгээд түрүүний хэлсэн шиг банан жилигээд ууж байгаа л. Мах идэхгүй болохоор бас Монгол хүнлэн болсон байна. Жогон тамирдаад байдаг байхгүй. Тийм болохоор дахианы зээж махта будааны зутан биш будаага гоё бацартал ингээд зөөлөн буслахчтэй шүү дээ. Тэгээд тэрийгээ өглөө босоод идчихээр аюу гоё. Одоо 7 цагаас гараатай юм чинь 5 цагийн үед 5 жоохон өнгөрөөд ч юм уу идчихнэ. Тэгээд 6 цагийн үед нэг банана идээд тэгээд 6:30-аас эхлээд нэг жилийн ингээл баг багаар бие алаалтаа хийгээл тэгээд тэнд ингээд сонголт хийгээд гарааны зэг дээр зогсоод ингээд гарахаас өмнө нэг жилийг ингээд баг багаар нэг бүтэн жилийг уучвал зүгээр. Тэгээд одоо тэр том жилийг авч явахд жоохон хэцүү байгаад байдаг болохоор жижиг ийм жилийнүүд туршиж бас үзүүл зүгээр шүү дээ. Яг тэмцээний ийм нарийнхан жижиг жилийнүүд үүдэн шүү дээ. Тэрийг бас туршиж үзүүл зүгээр. Тэгээд теп наалт байна. Теп наалт бол яг гэмтсэн үед ч тэр урдлан сэргийлэх зорилгооч тэр наавал зүгээр. Өвдөг ахиля яг тэр зааврынхан дагуу теп наалтаар урд орой наачвал айгуу сайн наалтдаг. Өглөө босоод наахаар хуулдарчтэй. Бараг ирээд бие алаад хийж идэл буцаа хуулдраад унчтэй. Тэг урд орой наачвал зүгээр. Синсээр сайн бол синстэй л. Синсчээр ингээд тэр чинь халаа цавуун ингээд зууралдаад сайн наалдаг. амар наалддаг. За тэгээ ирчүүд болохоор хүүхнүүдийг мэдэхгүй байна. Ирчүүдийн хөхний толгой ингээд подоолхонд өргөдчихдээ шүү. Тэгээ айгүй хэцүү ингээд зарим бүр ингээд сусгаараад орж ирдэг. Тэгэхээр наан нөгөө теп наалтаас нэгийг ингээд яг ингээд тааруулаад наачих. За тэгээ ир эмгүү ялгаагүй хүүсний нөхөө хөвөнгөөр ингээд дүүргэж агаад тэгээ теп наалт бас ингээд хөлөрхөөсөө өмнө наачвал их сайн наалддаг. Тэр нь болохоор гиз хямрахаас бас сэргийлдэг. Тэг тийм арга хак байдаг шүү. Тэр нэг усны дижилийн цэг байгаа шүү дээ. 42-т гүү хүмүүс нь болж игэл ар гэрийнхнээс хүн зөксөж жагаад уух юм өгөхгүй бол өөрөө 7-8 жил ганцаар аваа явна гэж байгаа байхгүй шүү дээ. Тэрийг бас тооцоолоорой. Том жилиг бол хийж болно. Жижиг зээлтэй бол бид хэд бүс аваад бүсэндээ хийн. Зөвхөн мэрэгжлийн одоо элит ангиллын тамирчин дээр одоо усны цэг бүр тийм тусдаа ширээ гараад тэдэр усаа тавин ширээн дээр 5 км дээр. За та бүхэн маань бүх ачаагаа үүрэл явна гэсэн үг шүү. За тэгээ тооцоолоод үүрж ороо. Зам дээр одоо манайх клуб ажиллана гэсэн ойлголт байхгүй. Бид хэд бүгдээрээ гүнэ, багшин шүүгч хийнэ. Тийм. Тэгэхээр та хэд маань бүх нөгөө жилийн мэлэг ингээд зэвсгэлж байгаа явах нь шүү дээ. Ингээд хийд юм уу? Яа тий. Одоо тэр бүр нэг юм бүс гарцсан байл шүү дээ аюугаа. Ингээд жил ингээд 1 2 3 4 гээ хийчихдэг те. Тэгээд тэндээсээ суглаад уугаад яваад.
Тэгээд дараагийн асуудал нь усны цэг дээрээс ус авлаа. Яг хажууд нь хогны цав байж байгаа. Усаа уугаад хогны цав руу хийн. Яг таны ар дээр 10 хүн явж байгаа бол тэр хүн та үлгэрлэнэ. Та Mongolia Elite Runners School-ийн клубын тамирчин. Тэгэх юм бол бид нар тэр ёс суртахууныг бусдаа ингээд үлгэрж харуулах хэрэгтэй. Одоо бусад хүмүүс чинь зүгээр л энгийн хүмүүс байж байгаа шүү дээ. Уугаад шууд хайдаг. Манай Улаанбаатар марафон дээр тэр усны цэг дайраад өнгөрөх зүгээр нэг хогийн талаа болдог байхгүй юу? Тийм. Үгүй бид нар тийм соёлыг бид нар бусад хүмүүстэй харуулах хэрэгтэй шүү зэ. Уулаа, задлаад, уугаад, чөвтрлаа, хайлаа. Цэцэрлэг түрээлэн дээр хүртэл та нар арай ингээ уучаа шүччихд юм шиг үстэй. Тэгж юусоо болохгүй заа. Гардаа за цэцэрлэг түрээлэнд баг мөргөө гарна штэ. За баярлалаа. Тэр бидний нөгөө жудаагийнхан нэг заалан дээр мөргөдөн штэ. Ёсолдон штэ. Уул нь яг ийм байвал айгу гоёхгүй. Үнтгэлтэй. Ямар нэг зүйлд. Тэгээ эргэлдээ бид нар тэнд ингээд явж байгаа та хаяагүйч гэсэн тэр хогийг аваад нэг хогийн сав руу хийчээд гүйжиж байгаа бол эн чинь бид нар бас нийгэмд үзүүлж байгаа айгу гоё эерэг юм хандлага штэ. Тэр бид нар ийм орлуулаа ингэж гүйж байгаа мөртлөө биднийг дагаад маш олон төрлийн клубүүд гүйж байгаа. Тэднэрт бид нар бас энэ юмыг зааж өгөх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр гүйлтийн зам дээр бид нар тийм байх ёстой. Уулаа, хогийн савндаа хийлээ, хэрэгтэй усаа зайллаа, цааталт нь бид нар тэр апуугаас ярихад бол цаана хогийн савнуудад хэд хэдэн сав бэлдээ тавьчихна гэсэн тэрлүү наваачаа хийжээ сайхгүй ч гэх юм байна. А тэр мэржлийн тамирчтай усны цэг дээр байхад эдгээр юу ууж байгаа юм бол эдгээр госчигээд авч болохгүй шүү. Тэгэх юм бол бусад тамирчныг хорлож ийн гэсэн үг шүү. Нэг тамирч нэг усны цэг алгасгатал тэгэл тэр тамирч нэг заяа баяртай болчих واخ. Тийм. Хамаг юмаа бараал дуусч юм шүү. Тэгэхээр тэн дээрс ерөөсө холуурхан зөриөл баг. Тамирчтай энэ нөгөө элитийнхэн ширээ юм байна гэж анзаараад зөрж явах хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүдийг бас айгүй сайн анхаарах хэрэгтэй байна. 6-7 ширээ тавигдах баг. Яг ард түмний ус. Ард түмний усаас нэг 100 метрийн цаана улаан цэнхэр өнгийн одоо бүтээлхтэй тийм хоёр ширээ байж. Магадгүй тэн дээр нөгөө элит тамирчин тийм station гэ water station гэ бичсэн тийм байжлаа. Ямар ч хэсэн ялгана. Ямар ч хэсэн тэрийг ялгана. Яг 5 км дээрээ тооцоолоод усаа уугаад яваараа ядарч ийн гээд наан 3 км уучаад дахиад 3 км уугаад тэгээд уусаа штэ тэгэл цанхан татаалаа гэл ингээд дуусна. Тэгэхээр яг бид нарыг 5 дээр ухаалыг 5 дээр уугаа. Тэр чинь буцаад нөгөө шимэгдэх хугацаа байхгүй хүний биед. Тэрийг нь олгоно. Тэхгүй дээрэс нь ингээд өгөөд тахлаар зэрэг буцаагаад бөөлж ийн. Тийм асуудал гарч ирнэ. Буцаагаад бөөлж ийн гарч ирнэ. Очоод энэ хугацаа тийм байхгүй штэ. Таны хугацаа болоод явж ил байна. Та цаг хугацаатай уралж байгаа штэ. Яг зөв тийм. Та авлаа, уулаа, цаашаа 100 м орчим явлаа хогийн сав руу шидлээ. Өөсөө нөгөө хангалттай их бид нар уухгүй. шүүштэй өвдөж хүртэл бид нар нөгөө усан дээр зогсож байгаа апогийнхан хүртэл бид нар анхааруулж байгаа байхгүй. Яа тэр хүн аваад цаашаа усаа бариад уугаад хаях хэмжээний тэр хугацаа гаргаж байгаа. Зүгээр бид нар 5 км дээр өөрийнхөө шингэнийг уучаад ард түмний уснаас аваад зүгээр бид нар өөрийгөө норгожуулна эсвэл амаа зайлжуулна гэж штэ. Тэрнээс аваа зүгээр ингэж ажиллах юм штэ. Тэгээд явчих болж байгаа юм тийм. Тэр хөхний толгой хамгаалдаг ирчүүл хамгаалаарай. Сэрүүхэн өдөр наа чин босоод ирдэ шүү. Тэгээд чинь босоод ирэхтэрээ зүгээр ингээд наахан би Бээжин марафонд 2011 онд уралдаж байхдаа нөө багш намайг наа гэж яхад нь би наахгүй гарчихгүй. Тэгсэн чинь тэр өдөр амар сэрүүхэн өдөр болоо. Тэгсэн чинь минийх босцсон. Тэгээ ингэж явсаар байгаа зүгээр ингээд майк тэр чигээрээ цус болж урж ирсэн шүү. Ингээд хоёр талаар ингээд тэр чигээр ингээд цус нивчээд амар их цус гард юм байлээ гүйж хахад. Хөхний толгоноос. Яалч болохгүй тийм. Нөгөө бид нар чинь ингээд хамаг юмаа хийчээд яалчгүй ингээд мартаа гарч байгаа юм. Гараас юу наалт байна уу гэх хүн тамирчдаас асуулт тавина шүү. За өнгөрсөн ингээд гусцсан чинь ингээд гусцаад тэгсэн чинь баг энэ тал нь байхгүй болсон. Орж ирээд ёо оройн унтчих чадахгүй дээр эргүүлж тэрвэрэл буцаагаад дээр тэрвэрээ амар зовж ирсэн байхгүй. Би нэг яг өөрийнхөө биеэр мэдэрсэн болох төр амар хэцүү байдیں۔ Тэгэхээр сэрийнхөө өдөр наа чинь зүгээр сэрийгээл босоод шүү. Тэгээд дараал өгөх хэрэгтэй. Нэмэгтэй тэгээд дараал өгөх. Тэгээд хүүтэн салхи ингээд зөрөөд гүүхэд хамгийн урд нөгөө хүүтээгээр ингээд зөвхөн хүүсээрээ хүн гидсэн дараал тэгэл хин ингээд бацлаа. Тэгэл 0 гарах шаардлага болчихдог байхгүй. Тэгвэл хий ингээд базлаад хэлдэг. Би нэг яг бас Бээжингийн хас марафон дээр гүйж яхад бас хүүт өдөр гүйсэн чи яг энэгээр ингээд бацалцсан. Тэгэхэд би нэг цаг 0-7 гүйжсэн. Магадгүй би нэг цаг 0-4 гүйх нэг цаг 0-3 гүйх хэмжээний бэлтгэлтэй байсан. Тэгэхэд би яг толгоон групп дээр харуудтай зүг ихний
10 км тэр хангалттай ирээл тэгээд яг базлаад гидс рүү. Тэгэл ингээд базлж байгаа. Тэгэл нөгөөх нь ингээд явсараа гарч. Тэгээд дараа нь ингээд олон улсын тамирчид харангуй чинь сэрэх өдөр ангуул хүүсэндээ тий гой хуурай хөвөн хийгээ бүр ингээд хамгаалчих. Нэмэлт төлдөг юм гэдэг. Өө янзын гоё. Тэр нь болоод тавилаа. Эсвэл айгүй амархаа хуурч. Нэг амар халуун. Яг юм теп наахгүй айгүй сайн. Асуудал биш шүү. Заавалчгүй халуун. Хуруулын тийм үү теп нь. Хаах гээл зогсоод байх шаардлагагүй гэсэн. Тийм байна. Тэгээ бодит юм ярьлаа. Зовлон юм ярьлаа. Тэгээ тэмцэн дээр одоо нэгэндээ гайхуулах гэж байгаа юм шиг нууж дарж байгаа гинтхэн шин юм гаргаж ирээ өмсчөө. Одоо маргаашнаас өмсөөрөө пүүснүүдээ болон тэ шин хувцснууд бүгд холгоё шүү. Нууж байгаа гинтхэн гоё юм гаргаад ирсэн тэ гараан дээр. Нөгөөх нь өстой болроо. Шорт майк бол хамаагүй. Тэгээ шорт макаа зүгээр пүүз үүснүүдээ. Шөрмөс болохоор нөгөө кайл магийн дутагдж л гэсэн. Бид нэрээ булчин хэрэгтэй. Тэрийг юунаас авч байгаа? Давстаас авч байгаа байхгүй. Уг нь бол бид нар ингээд 12-7 хоногийн өмнө би юм хоёр лимиг анхаарсан ш. За зориултын пүүз өмсөн шүү. Эрдэсийн шинжилгээ өгнө шүү гэсэн. Энд манай нэг эмч та нар яах гэж хүнээс эрдэсийн шинжилгээ өгөх гэж шаардаад байгаа юм бэ гэсэн. Энэ эрдэс минералаа ямар байгаа юм? Тэгээд энийгээ ингээд бид нар алдаад эхлэв шүү дээ бэлтгэл дээр. Тэгээ энийг буцаагаад нөхөж явах хэрэгтэй шүү гэдгийг л хэлэх гэж байна. Яг одоо ингээд 12 7-ны дараа гэж та нар ойлгож байгаа шүү дээ. Ийм очиртай байсан юм байна. Тий. Тэгэхээр 12 7 хоногийн турш бид нар нөхөө явж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй явж явжснаа яг тэмцээн дээр давсаар нөхнө гэвэл тийм байхгүй. Тэр бол хааштай оройтсан гэсэн. Шөрмөсийн татдгаараа татна. Тэгэхээр одооноос ингээд тэр электролитээ хэрэглээ яваараа. Тэгээ магнигаа уугараа гэд хэлээд байгаа чинь ерөөсөө тэр тэмцээний талбар дээр шөрмөсөө чинь татуулахгүй байх л зорилгоор 12 7 хоног өмнө хэлж ирсэн. Ерөөсөө илүү дутуу тийм маркетинг сурчлага ямар нэгэн бараа шахах гэсэн зорилго агуулга нэгч байгаагүй. Яг л та бүхний төлөө яагаад гэвэл өөртөө туулаад алдсан зүйлээ баг алдаасаа гэж бодож зориулж хэлж ирсэн гэсэн үг. Тэгээд халуун өдөр байвал бид нар яах ёстой вэ гэхээр халуун өдөр байх юм бол бид нар нөгөө ирцээд арай жаахан нэмж уу. Гараа бид нар байх юм бол дахиад жаахан нэмж уу гэсэн үг шүү. Хүүтэн өдөр байх юм бол арай зэрэг баг зэрэг. Яг тэгвэл халуун өдөр маш их хөлс гардаг. Тэгэхээр бид нарыг яг юу нөгөө нэг юу яах жирмэс таадах ч юм уу тийм асуудал үүсэж байна. Сэрүүхэн өдөр болох тэр харьцангуй гайгүй байдаг хгүй. Тэгэхээр арай жаахан баг болно. Энийг бас анхаарч байгаа. Яг нэг хэрэглээнүүдээ халуун өдөр байлаа гэж үзэх юм бол бид хэд электролит ч юм уу одоо юу байдгийг те одоо бизнесээс хорсоол морсоолоо жаахан ахиухан ууж өгөөрэй халуун өдөр гараатай байлаа гэж бодох юм бол за яг эрт хоногийн 3 дахь юм уу 4 дахь гээл ирэхэд яг цагаагаар чинь барыг тодорхойлчихдээ шүү дээ. За халуун байх нь уу бороотой байх нь уу. Яг тэндээ тааруулаад шингэнийхээ хэрэглээг бас тохируулъя шүү манайхаа. Тийм. Цаанх бүр ингээд гүйлтийн дуул ингээд татчихсан шүү дээ. Энд өвдөд идэх те. Гүйж явахтай сайхан гараар өгөөд тэгээд нэг жаахан ингээд хавруу руу газаа жаахан ингээд өргөж цохоод тэгээ яваад үзээрэй за. Тэгэх юм бол буцаагаад ингээд тавирч хэлээ. Эсрэг тал руу энэ татчаад энэ тал руугаа жоох ингээд гүйж явахтай ингээд зөхөө за дөргөө хавруу руугаа жаахан ингээд цохиж өгөөд тэгээд жаахан гүйж байгаа нэг жаахан өвдөд ирэн тий. Дахиад гүнзгий амсгалаа цохлоо. Тэгээ нэг хид ингээд татангууд буцаагаад тавирна. Би яг энийг бас яг нэг олон улсын марфон дээр амар чангараал ирсэн. Тэгээд ингээд цохоод гээд нилээн пэс унаал тэгэл буцаад яг тавираад ирэнгүүт нь тэгэл араас нь машин ч байгаа байхгүй. Ерөнхийдөө бол яг тийм байдیں۔ Тэгээ нэг уул нэг цохиж өргөөд өгөх юм бол бас нэг хурдна гэл. Яа зоо тань ингээ яваад тавил дээр чи ингээ таал. Шүү. Сайхан дөрөв унглаад кармалуул тэгээд дуусаа. Окей. Тэрийг юусыг хийж болохгүй. Тэр нэг чип биш үү? Тэр гимтэхэл юм бол бидний цаг гарахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж гимтэхгүй авч явах вэ гэдгээ та нар бодох хэрэгтэй шүү. Тэр яа нэг дэвтэр завсран хавчуулд юм уу, номдоо хавчуулд юм уу, эсвэл цэвэрх ингээ барьж явд юм уу. Тэгээд тэмцээний өглөө энэ тэр одоо бид нар эрт номер авах гэдэг шүү дээ. Тэр чинь тэгээд яг тэмцээн хүртэл бид нар тэрийг маш сайн хадгалах шаардлагатай болчихж байгаа. Хүүхд мөхч аваад өнгөчих юм бол тэгээд дуусаа шүү. Тийм. Тэр мэрийг аваад тэр бурхан тахилынхаа өмнө тавьд юм уу яа. Тэгж жагаад тэмцээний өглөө макин дээр хадаараа. Тэгэхгүй бол наан тайд минь аваачаад чипэ гимтээчдэг 42,000 та нар 42 гүйж байгаа энэ хэдэд орж ирнэ гэж багшин цагийн дараа байж яг уу. Тэгэхээр ер нь алдар магадaltaй. Тэгэхээр чип бол би энэ жил найдвартай гэж харж байгаа. Тэгэхээр бид нар чипэ гимтээхгүй байх юм бол бидний цаг бол автоматар асуудалгүй гарна гэж бодож байгаа шүү.
Тэр номерынхаа асуудлыг амар сайн болгоомжтой хандаараа да. Тий. Энэ гоёнда, нуруундаа энэ төр янз янз зөвгүүд яг энэ урталтаа л ингэртэй зөв. Номероо зөв зүүснээр өөр нэг давуу тал нь зурагч нь яг дараа аппликейшн хийж ороод ирнэ. Номер чинь нуруунд дээрээ байх юм бол зураггүй үлднэ л гэсэн үг шүү. Тий. Пүүзэн дээр нааж болох уу гэж юу? Энэ жилийн чип болохоор яг Германы аягүй сайн чип юм байна лээ. Тэгэхээр нодлон өмнөх жилүүдэд фейлдсэн алдаад автагдахгүй багч бид нар яг итгэж байгаа. Энэ жилийн хувьд. Тэр яг эндээ юм босоо юм билээ. Номерынхаа дотор л босоо наацсан. Тийм байна лээ. Тий. Өмнө жилүүд нэг баахан юм л бүгдгүйс гарантаа зураг хөлөндөө зүгээд хай юм ингээл тий. Тэгээд ажиллахгүй байгаа гэсэн чинь хятад чип байсан. Тэр чинь болоод мэдээж нөгөө та эдгээс алдахгүй тулд бүх талынх нь арга хэмжээ авж байгаа царай нэсэн баггүй юу гэх юм. Тий. Босдоор бол одоо бол арай тийхгүй бах. Нэг л номерын чипээр л унших. Зөвхөн одоо улсад болохоор зэрэг яг энд нь бэлждэг нэг том чип өгдөг. Тэр нь болохоор бүр найдвартай. Гэхдээ тэрийг заавалч өөрчлөлгаа нэг 100,000 төгрөг шиг төлөөд тэгээд тэр чип авч уралдчаа буцаад чип өгөө 100,000 төгрөг авдаг. Иймэрхүү байдал. Тэгээ Монголд бол арай тэрийг бид нар нэг олон улсын чанартай өндөр зэрэглэлийн тэмцээн болоод тэр чипийг ашиглаж магадгүй. Гэхдээ одоо бол яг тэр энгийн дугаарын чипээр л. Тэр бол айгүй хариуцлагатай зүйл шүү. Та эдийн 12 7 хоногийн бэлтгэлийнхаа үр дүнг үзэгчээж номероо 5 дахь өдрийн үед бол ингээр аль болох ажлаа эрт тарна гэж тооцоорой. Дараагийн захирлуудтайгаа ярьж тохироо за маргааш филд гүөхж байгаа маа нэг 4 5 гэж тараа явчихъя гэд. Тэгээ очиод хувцсанараа бүгдийн жинтан болгоод хоол ундаа бэлдээд тэгээд сайхан тайван сэтгэл зүгээл тайван байлгуул зүгээр. Кофе уудаг бол 5 дахь өдөр өдөөс өмнө уучаад оройн өдөөс хойш ер нь кофе уухгүй байвал сайн. Яагаад бол оройн нойронд нөлөөлчдөг. Тэгээ хувцас бэлэн, хоол унд чинь бэлэн. За одоо тэгээд нэг ганц удаа тэр зурагт утас мутсаа жоохон өөрөөсөө холтгоо тайван те гоё өөртөө таалагдсан ном уншиж болно ш. Тэгээд эртхэн гэтээ бүр хит эрт битээ орондоор ороод тэгвэл эрт сэрчээд бас унддаг байхгүй. Тэгэхээр юу яа штэ одоо жишээлбэл 42 21 төгсөж байгаа хүмүүс 7 цагаас гараатаа гэдэг чинь 5 гэж босоход болно. 5 гэж босохын тулд 9 өнгөрөөл 10-аас өмнө л унтцсан байна гэж тооцоод тэгээд орондоо ороод сайхан нойр авах нь айгүй чухал. Ажлаа эрт тарах нь байна, кофего багасгах нь байна. Эрт ирээд бүх юмаа жин танк. За тэр яах вэ, энэ яах вэ гэж ерөөсө бодох хэрэггүй. Яг ингээд нэг бүртлэн чеклист үүсгэж чад 100% болгочлоо. За тэгээ оройныхоо хоолундыг идээд сайхан тайван ном уншиж байгаа л унтахыг бодорой. Тэг Вазлины тухай за шийдвэр шилжих үү? Хаана яаж төрөх үү? За ерөнхийдөө өмсөж байгаа хувцсандаа тохируулаад Вазлиныг ерөнхийдөө цуг сав те төрхиж болох газруудаа ер нь бол хүүтийн өдөр байх юм бол эндээ бас нэлээдээ төрхичих юм бол даардгүй байхгүй юу? Биеийн одоо нүкс үеийг сайхан бүглээд өгч штэ. Бороотой өдөр байлаа гэхэд Вазлина зузаан төрчих штэ. Тэгэхээр шууд бороо ирээд туслаа гулгадаг байхгүй. Ус шууд ингээ биед нэвчээд даардаг штэ хүмүүс. Тиймээс урьдчилан зэрэглээ зузаан Вазлина төрчих. Сайхан гадлан зузаан төрчихэл гараа авчих. Тэгэхээр цаг агаар л одоо чухал байгаа даа тий. Тийм. Тэгээ бороотой сэрхэн өдөр байвал шорт магтай гүөхч бол Вазлин зузаан төрчих юм бол баг эртүс магтайгаараа гүйж байгаа юм шиг юм болно штэ. Ганган штэ. Тэгэл бороо орсон ч гэсэн тэгэл бөмбрөөл байна. Айгуу гоё. Тэгээд даараадахгүй. Айгуу даараадахгүй. Зузаан төрхөн. За тэгээд яг халуун өдөр байх юм бол тэгэл одоо өстой сугундаа ч юм уу эндээ ч юм уу яг тодорхой хэмжээндээ бол түрхээд гарч яриад эсвэл нөгөө их яачглаар зэрэг нөгөө имжээр байдаг штэ тий. Тэн дээр нэг ингээ бамбаагаад тэрлүгээ шингээд харлаад тэгээ бас эргээд ядаргаа болох тохиолдол бас байдгийн шүү за. Тэгээ яг төгсөн юм яг жоохон нэг нүдээр тонгон тааруулаад эргэлэр бас ингэж авж байгаа л ингэж юм бол тэгээ за ваарсыг болно шүү дээ чи. Замаа дуусгах нь бол бидний эхний том зорилго. Тэгэхээр тасралтгүй гүүвэл бас хөл өвдөд ингээ аюу хэцүү байдалтай болно. Тэгэхээр сая жишээлбэл Ганагийн хувьд бол Ахиллесийн нэлээд өрөвсөлттэй асуудалтай гүйсэн. Тэгээ ямар тактик барьсан гэхээр 42 км-ийн турш интервал хийсэн бохоггүй. Өөрөөр хэлбэл ямар зайд үлээ? Километр гүйгээд партл хийгээ явуулсан тийм. 1.5 км гүйгээд 1 минут алхах. 1.5 км гүйлээ 1 минут алхах. Ийм байдлаар явж орж ирсэн. Бостон дээр 4 цаг 30 минут гүйсэн шүү дээ. Дундаж пейс нь 6 хэлүүлээ. 6:20-оор дундаж пейс нь гарсан.
Тэгэхээр хөл өдөж байгаа хүмүүс тийм тактикаар гүйвэл хөлөнд ирэх хацаад хамаагүй бага байт юм бэл. А цаган дээрээ бүр ингээд 5 хүн цагтаа болоод цаган дээрээ тохируулга тавьчихдээ. Одоо фартлаг интервал гэдэг тохируулга байгаа. 1.5 км амралтын 1 минут гэдэг. Тэгээд бүр ингээд баг 30 удаа ч юм уу тийм давтамжийн 28 за 30-д явчихад аяг болно гэсэн. Тэгээд яг цагч нь аяндаа ингээд 1.5 болчлоо гин гут алхаад 1 минут алхан гут цагч нь дууран гут дахиад 1.5 км гүгээл ийм байдлаар явал хөлөнд ирэх хацаад чи хамаагүй бага байна. Ийм тактик хэлээ. Үнэхээр хөлчний өвдөж байгаа бол Явцын дунд имчилгээ хийлгээгүй юм уу ерөөсөө? Ямар имчилгээнүүд явсан юм бол? Ганаагч бол өрөвсөл нь хамаагүй илүү их байсан байхгүй юу? Өвдөлт бол гүөх хэмжээний биш те нэлээд асуудалтай орсон. Тэгээ та хэд бол нэг удаа яг хөө ТЭФ наалтаар маш сайн хамгаал нэг удаа өвчин намдаа хуучих тийм ээ. Энэ олон хоног сар өглөөрт босч бэлтгэл хийсэн ч гэсэн та хэдийн ард анх удаа гүйж байгаа бэлтгэл сургалт хийгээгүй хөл гар нь өвдсөн өвдөг адилхан зөндөө хүн байгаа. Та хэд бол тэдний урд л явна. Өмнө жил ч гэсэн манай сургалтанд хөл гар нь өвдөх байтугай бүр хөлдөө төмөртэй хагалгаанд орсон тийм хүн хүртэл олон хүнийг гүйцчихэд өөрөөрөө бахархаа явж исэн. Тэгэхээр ерөөсөө энэ дээр амар том акцент өгж битий ингээд сэтгэл зүйдээ нөлөөл аль болох чадах гэж хичээ. Заавал тэгээд дунд нь алхаад хурдангүйгээд ингэхгүй нэг жиг тэмнэлээр үүсээрээгаад бариндаа орох чинь чухал шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр яаж хийж байгаад өөртөө тэмцээд өөрийгөө ялах нь чухал шүү. Тийм тэгээд яг дуусаад Улаанбаатар марафон дуусаад ерөнхийдөө бол шууд эмчилгээнд ороорой заа. Тий, яадгүй зогсоогоол тэгэл эмчилгээнд ор. Тэгээ идэглэлэр зэрэг дахиад маш алгуурхан эхлэн заа алхалт гүйл дээрээсээ зөөл алхалт гүйлтээсээ эхлээл явчихна. Заавалчгүй бид нар интервал бэлтгэл дээр их амар шахаж яваадах шаардлага байхгүй. Тэгэхээр нэг тийм байдлаар одоо Улаанбаатар марафон хүрэх хугацаанд зүгээр өвдөлтөй байвал зүгээр алхалтууд хийж болно. Зүгээр сайхан алхалтуудаа хийгээл те алхалтууд хийгээд байж болж байна. За тэр хүртэлх хугацаанд за хөлөө сойж амрахаас ихсүүлээд тэр дэглэмүүдээ айгүй сайн бариад тэгээд явчих. Тэгээд үнэхээр хүсэж байгаа бол бид нар өвчин намдаахыг хэрэглээд гүйж болно. Тэгээ нэг номерт эрүүл мэндийн шүү дээ бид нар. За тэгээс заавч гүйж байгаа таслаач хамаагүй орно гэж тооцоолж болохгүй нь шүү дээ. За тэгээд үнэхээр хэцүү байгаа бол алхаад сайхан замаа дуусгасан ч болно. Асуудалгүй. Тэр бидний цаа ярьж байгаа тэр усны хэрэглээ энэ төр бол яг тодорхой тийм тодорхой тоочны цэг дээр аваад юм. Тодорхой хэмжээнд би яг үнэхээр шийдсэн байгаа бол тэр өвчин намдаахын тэр хэрэглээд гүйж болно. Үнэхээр болохгүй байгаа бол үнэхээр хэцүү байгаа бол за хай. Заавал бид нар хүслэхгүй. Зүгээр сайхан орхиж байгаа. Тэгээд дараа нь хид хідэн тэмцээнүүд байгаа шүү дээ. Монголч одоо марафон айгүй их болчихлоо шүү дээ. Тий. Тэгэхээр дараагийн тэмцээндээ бол зөвлөгөө аваад биднээс за ингэ тгий гэдэг юм зөвлөгөө аваад явж болно. Заавалчгүй тэнд өстө нэр амин насаа тавиал тий хөл гар нь өвдөчөөд байхад нь орох гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Тийм үү? Бэртэл гэмтлэг алин дэрх үү мэдээж бас манай мэржлийн тамирч дээр хүртэл тийм асуудал гардаг. Яг тэмцээний өмнө бэртэх асуудал гардаг. Тэгээд бид нар шууд канцлал бүх бэлтгэлийн зогсоогоол газ маш хурдан идэвхтэй байдлаар нөгөө эмчилгээний хийлгээд гаргаад авчдаг байхгүй юу. Тэхгүй болохоор зэрэг өвдөөл яваад байна. За ингээл доглоол ингээд 1 сар 2 сар 3 сар нөгөөх нь архигшаад дараа нь эмчилгээ хийлгэх тэр идэгсэн юм шиг мөртлөө тай гараад хүүхдээр өвдөөд идэг ийм байдалтай хүрчдэг байхгүй юу. Тэгэхээр нэг удаа дайрах юм бол шууд бүрэн эдгээгээл тэгэл дахиад зөөлөн байдлаар бэлтгэл сургалтаа эхлээд явуулах зүгээр. Тэгээ ганагчийн өвд бол одоо 2 ч тэмцээн дээр баг өвдөлттэй байж байгаад орсон. Энэ одоо би ч бас шууд та ороорооч гэж хэлээгүй л тэгэл өөрөө те би өстэй бити ороорой болохгүй шүү гэдэг тал өөрөө ороод замаа дуусгасан. Тэгээ хэр байсан байгаа нэг ч. болсон байх хэвээр. Бидний гол өвдөг зөвлөгөө бол ингээл хурдаа нэмж хасаадаа биш жигд хурдаар. Энэ хурдан удааны чухал тухай биш. Яг л жигд хурдаар явах нь чухал. Өөр чинь хамгийн тухтай хурд ямар байна тэр пэсээ бариад явах. Тэгээ үнэхээр болохгүй байгаа бол түрүүний алхах гүүхийг хослуулсан ийм тактик байруулах зүгээр. Дөрөөс чи яагаад зогсоод байгаа алуу чи алхаад байна гэж хэлэх нэг ч хүн байхгүй шүү дээ. Зогсож болно, амарж болно, алхаж болно. Тэгээд хүний зүгээр хэвийн хурд 1 цагт 5 км шүү дээ.
Тэр муугар утахад 4 цаг яваад хагас марафон гүгээд ороод ирнэ шүү дээ. Муугар утахад. Жоохон шогшоход 3 цаг, арай жоохон урд явахад 2 цаг яваад ороод ирнэ. Тийм болохоор зам дуусгаж чадахгүй гэдэг ойлголт бол байхгүй. Та хэд бол дунджаас хамаагүй хавь илүү байгаа. Гарааны зурхаа дээр шүү дээ. Яг илий тамирчид бол яг уртлын зурхаа дээр зогсдог. Тэгээд тэрнээс хоошоо болохоор манай Монголд нөгөө зохион байгуулалт тэр хэмжээнд ангилагдаагүй л байна л да. Тэгээд тэрнээс хоошоо бол нөгөө эр зоргоороо гэдэг шиг л. Тэгэхээр аль болох урд зогсвол мэдээд сайн штэ. Тэгэхдээ хойно байлаа гэд муу гэсэн үг биш. Яг тэр гарааны зурхаа дээгүүр чип чинь хизээ уншигдэн тэрийгээр цаг чинь тооцогдно. Тэгэхээр буур хойно бол нөгөө хүмүүс нүндэр сүлжиж гарах гэсээр л амар их цаг алддаг байхгүй. Тэгэхээр болж игэл эрт ирээд бие халаалтаа хийгээд тэгэхээр та гэдэг ч гэсэн тэгж ирж бие халаагаарай. Бие халаалтаа хийгээрэй те. Тий. Тэгэхгүй нөгөө хүмүүс мэддэггүй байхгүй. Бие халаалт хийхгүйгээр шууд гарч гүөх гэдэг. Тэгээд бид нэр хувц хундраа тэр юун дотор сольчтیں۔ Соёлын төвөргөө дотор. Тэгээд соёлын төвөргөө дотор солиод соёлын төвөргөөний хувцас авдагч нь хувцас авдсан шүү дээ. Дугаар номертой. Тийшээ хувцас муцаа өгж болно. Гэр бүлээсээ хүн дагуулж ирээд тэнд тэр хувцсыг харуулж болно. 0 орох бол соёлын төвөргөө рүү ороод 0 руу нарчаарай за. Тэгээд сая багш хэлсэн тэр мартууза борооны цув. Гялгар цув байна шүү дээ. Бүр хүн болгон авчаарай. Яг ингээ хувцаа тайлцдаг. Нөгөө нээлт болох гээд ингээ зогсоочдөг. Бараг 20 минут зогсдог. Тэр орн амар даардаг байхгүй. Бүр ингээ жичрээд. Тэр цувтай хүн бол ерөөсө даардаг шүү дээ. Айгуу гоё. Дулаанаа бариад иддэг байхгүй. Амжилт хүсье. Энэ гоё сэргэлтийн 7 хоног шүү. Бэлтгэлээ гоё хөнгөн хийгээд өдөрт нь нөгөө ажил ихтэй байгаад бол бэлтгэлээ багасгаж болно шүү. Багшийн 10 км гэсэн бол 6 ч юм уу ингээд багаар хийж болно шүү. Ажил төрөлд нь гайгүй байгаа бол бэлтгэлээ яг 100% хийгээл тэгэл явна гэсэн үг. За баярлалаа.